Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үндсэн үүргийнхээ дагуу Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэрэгжүүлж байгаа коуч клиник хөтөлбөрийн зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт боллоо. 2 өдөр үргэлжилсэн сургалтанд 45 багш 120 тамирчин хамрагдлаа. Коуч клиник хөтөлбөрийг 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд аймгийн цэцлэгийн тамийн газар, биеийн тамирын спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтарсан тус хөтөлбөрийг орон нутгатаа хэрэгжүүлж, зүүн бүсийн биеийн тамирын багш тамирчдад зориулсан анхан шатны сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд Хэнтэд оронд Сүхбаатар аймгийн биеийн тамирын багш спортын мэргэжилтнүүд сагсан бөмбөгийн тамирчид оролцсон байна. Багш тамирчдыг сагсан бөмбөгийн үндсэн стандартын дагуу нэг ойлголттой болгох нь сургалтын үндсэн зорилго гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Одоо ерөөс хамгийн гол асуудал маань энэ байна. Бид нэр яг биеийн тамирын багш нар дээд сургууль болон биеийн тамирын сургуулиудад биеийн тамирын багшаар бэлтгэгдээд байгаа болохоос биш, сагсан бөмбөгийн дасгалжуулагч гэдэг яг мэргэжлэр бас бэлтгэгдэхгүй байна. Тэгэхээр бид нар одоо яг албан ёсны энэ мэргэжлийн дасгалжуулагч нараараа энэ нийт багш нарт энэ сагсан бөмбөгийн үндсэн энэ зарчимд үндсэн ойлголтуудыг бүгдээрээ одоо аль сургуулийн багш вэ бүгдээрээ адилхан сагсан бөмбөг заадаг боллоо гэсэн энэ зорилгыг л одоо бид нэр хэрэгжүүлээд явж байгаа. Ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар энэ төрлийн сургалтанд хамрагдах нь цөөн байдаг тул цаг үе олсон маш хэрэгцээтэй сургалт болсныг хэлж байлаа. Яг нөгөө Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа яг ийм шүүгчийн сургалтанд бол хамрагдаж байгаагүй. Тэгээд өнөөдрийн үед маань Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн холбоо, Сүхбаатар аймгийн биеийн спортын газар маань яг одоо сагсан бөмбөгийн холбоотой холбогдоод орон нутагт ажиллаж байгаа биеийн тамирын багш нар, дасгалжуулагч нарт одоо энэ шүүгчийн болон дасгалжуулалтын одоо сургалт явуулж байгаа нь тэгэхээр оромжтой тийм нүдэ олсон сургалт байна гэж үзэж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны анхлах туслах дасгалжуулагчид шүүгчдийн зөвлөл, дасгалжуулагчдын холбооны төлөөлөл, Монгол Улсын гавьяа дасгалжуулагч Баяр Цогтнаар сургалтыг удирдах хөтөлбөрт хамрагдсан багш тамирчдад сертификат олгожээ.